сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа үеийн төргий. Тэгээ би энэ бичлэгээр яаж байгаа вэ гэхээр амар сонирхолтой тест хийж үзэж байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид нар ингээд гэр бүл, найз нөхөд, хосууд, эхнэр нөхөр гэд бидний энэ бүх харилцаанд би яавал бусдаас хайрыг мэдэрдэг, би яавал бусдаас хайрыг мэдэрдэг юм. Би өөрөө яаж бусдад хайраа илэрхийлдэг гэдгийг ингээд илэрхийлж өгдөг ийм 5 хэл байдаг гинэ. Тэгээ тэрний нэгдүгээрт нь болохоор бусдаас ингээд урмын үг сонсох, хоёрт нь хамтдаа чанартай цагийг өнгөрүүлэх, гуравт нь хайртай хүмүүсээсээ бэлэг авах, дөрөвт нь ингээд бие биедээ үйлчлэх буюу туслах, тавдах нь болохоор ингээд бие биенийхээ биеинд хүрэх гэд ийм 5 хэлээр дамжуулаад тэрийг ингээд мэдэж олдог гинэ. Энэ 5 хэлээрээ дамжуулаад нөгөө хамтрагчийнхаа миний хамтрагч юунд дуртай, юунд дургүй, ямар үед жаргалтай гэдгийг би яаж өгвөл ингээд надаас энэ хүн хайрыг мэдэрхийн гэдгийг ингээд мэдчих юм бол бидний ийм харилцаа илүү амар, илүү тийм нөгөө муудалцан, хэрүүл маргаан тийм юм байхгүйгээр ингээд үргэлжилж болохоор байгаа байхгүй юу. Тийм болохоор энийг би ингээд хүн болгон үзээсэй гэж бодож байна. Тэгээ яг би өөрийнхөө ингээд юунд дуртай, юунд дургүйг мэдж байгаа ч гэсэндээ ингээд тестийг хийгээд үзье заяа. Тэгээ юу гэж хэлэх нь ингээд тарж гинэ тарахгүй байна уу гэдгийг бас шалгаад үзье. За тест хийхээ өмнө ингээд тавуулангийн жоохон ингээд тайлбарлая заяа, амар амархан. Хамгийн ихний урмын үг дээр болохоор хамтрагчаасаа гой сайхан үг сонсох, урт мессеж авах, захиа авах, банк магтуулах зэргээс ингэж хайрыг мэдэрдэг хүмүүс байдаг гинэ. Жишээлх юм бол гадаа үүдэн байна, миний хайр дулаахан хувцлаарэ, битгий өсөөрэй, хоолоо сайн идээрэй, жим нь хөөрхөн шүү, чим нь мундаг байгаа шүү гэж юм уу тий. Тиймэрхүү үгнүүдийг банк сонсох үедээ энэ хүн надад хайртай байгаа юм байна да гэд ингэж хайрыг мэдэрдэг хүмүүс ордог гинэ. За хоёр дахь нь болохоор цагийг чанартай өнгөрүүлэх гэж байгаа. Тэрний юу гэсэн үг вэ гэхээр хамтдаа байх хугацаанд өөр ямар нэгэн зүйлд ингэж анхаарлаа хандуулахгүйгээр зөвхөн бие биедээ ингэж төвлөрөөд цагийг хамтдаа өнгөрүүлэх гэсэн үг. За жишээлх юм бол ингээд хоорондоо ярилцж байгаа үедээ утас, компьютер ч юм уу янз бүрийн юм үзгүй зөвхөн тэр хүний ингээд нүдрүү нь хараад яриаг нь анхааралтай сонсох ч юм уу тий. Яг ингээд бид хамтдаа байгаа даа гэсэн мэдрэмжийг өгөх хүмүүс ордог гинэ. Дараагийн тусламж дээр нь болохоор мэдээж бие биедээ туслах, бие биедээ үйлчлэх, энэ бодит үйлдэлийг ингэж илүү их үнэлдэг хүмүүс орж байгаа байхгүй юу. Жишээлх юм бол намайг ингээд завгүй байгаа үед нь харин хоолны нэгээ тавьчлаа шүү, хувцсыг нугаажлаа шүү, энийг нь ингээд янзлчлаа шүү ч юм уу тий. Яг ингэж бие биедээ бодит үйлдэлээр ингэж тусалдаг хүмүүс. За дараагийнх нь болохоор бэлэг үг заах гэж байгаа. Энэ нь угаасаа ойлгомжтой. Хин нэгэн танд зориулж ямар нэгэн зүйлсийг худалдаж авах, хийж өгөх, эсвэл ингээ гинтийн бэлэг барих ч юм уу тийм үед ингэж маш их хайрыг мэдэрдэг. Эсвэл хүнд баярлахдаа ингээ зүгээр л нэг баярлаа гэж хэлхээсээ илүү ингээ том жижиг нь хамаагүй ямар нэгэн за чихэр ч юм уу ингээд өгчий гэж бодох юм байна. Хамгийн сүүлийнх нь болохоор хүрэлцэх гэж байгаа. Мэдээж бие махбодороо дамжуулаад бие биенээ үнсэх, тэмрэх, ноолох ч гэдэм үү те. Ингээ бие махбодороо ойрхон байснараа бие биенээсээ хайрыг мэдэрдэг хүмүүс байдаг гинэ. За ингээл 5 ийм хайрын хэл байд юм бэ. Гэтэ энийг ингээ уншсан чинь бие биенээ хайрлах гэхдээ юу нэг тийм амар хэцүү биш юм шүү. Ууган гişнээс нь. Гэтэ бүгдээрээ яагаад их ийм амар асуудалтай, шарахтай, юм гонигтай байд юм бол те. Та нар юу ч бодож юм. Ингээл бие биенийхээ энийг л мэдчих юм бол бүх осууд, бүх гэр бүлүүд ингэж жаргалтай байж болдгоо бах та тий. Гиснээс за мэдэхгүй. Одоо бүгдээрээ эндээс миний хайрын эдлийг олъё заяа. 11 асуудалтай, 5 хариулттай. Тэгэнгүүтээ тэднээс ингээд аль нь хамгийн их вэ, аль нь хамгийн бага вэ гэдгээр нь ингээд миний хайрын эдлийг тодорхойлох юм байна заяа. Асуулт нь болохоор би хайртай гэдгийг мэдрэх үедээ хин нэг нь ээд нь намайг магтааж биширч байгаагаа илэрхийлвэл үгүй ээ. Надтай хамт цагийг тасралтгүй өнгөрөөж тэдэнд бүх анхаарлаа хандуулвал үгүй ээ. Уцаа оролдож бас болно шүү дээ. Уцаа оролдонгоо ингээд бас хамт үйж болно шүү дээ. Гэх шиг уцаараа ямар ч ажил хийж явах юм бэлээ бас хүний утас сорих гээд ахын цаашийн. Тийм болохоор биш. Тэд миний тухай бодож байсныг харуулсан сайхан бэлгийг надад өгвөл. Муу гэхгүй юу? Энэ үзийг нэр би бэлгэнд авсан шүү. Би ер нь бэлэг авах туртай. Надаас асуухгүйгээр ажил гэрийн ажилд тусалвал яа байж болох юм бэ? Тэврэх үнсэх гар барих зэрэг бие махбодын хүрэлцээнд оролцох. Үгүй энэ биш. За CUDU гэдэг дээр би жоохон эргэлзэж ин заяа. Надаас асуухгүйгээр гэрийн ажилд оролцвол би хайрыг мэдрэх юм бэ. За хоёр дахь асуулт нь юу намайг хамгийн үнцэнтэй хайртай гэж мэдэрдэг вэ гинэ. Юу намайг хамгийн үнцэнтэй хайртай гэж мэдэрдэг вэ? Би асуултыг ойлгохгүй. За нэгт нь
бусдаас илдэг урмын үг сонсох үгүй ээ. Хамтдаа утга учиртай яриа өрнүүлж чанартай цагийг өнгөрөөх. За үгүй ээ. Гинтийн бэлэг эсвэл хайрын тэмдэг хүлээн авах. Гоё шүү дээ. Гэснээс хин нэгэн миний төлөө ямар нэгэн зүйл хийхээр бүх хүчээ дайчлан явах үед. За энэ юм байна баг. Бие махбодын холбоо барих, инхрийлэн харуулах дохио зангав. Үгүй ээ, энэ биш. Энд ч хүчирхийлэл биш юм уу гэснээс. За тий. Гуравт нь болохоор төрсөн өдрөөрөө аль дохио зангаа танд хамгийн их хайртай гэдгийг мэдрэх вэ гинэ. За энэ гоё юм байна. Хувийн мессеж бүхий чин сэтгэлийн төрсөн өдрийн карт. Үгүй ээ. Бид хоёуландан таалагдах үйл ажиллагааг хамтдаа өнгөрөөх, онцгой өдрийг төлөвлөх. За энэ ээж магадгүй юм байна. Бодлоготой, утга учиртай бэлэг хүлээн авах. Уусаа төрсөн өдрийн чинь бэлэг авна шүү дээ гэснээс энэ тийм болохоор биш. Бэлтгэл ажил баярыг зохион байгуулахад хэн нэгэн туслах. Энэ амар гоё шүү дээ. Энэ амар гоё. Өдрийн турш бие махбодын ойр дотн байдал инхрийлэлээс таашаал авах. Төрсөн өдөр чи амар завгүй шүү дээ. Хин ингээл зуралтал хийж идэв гэснээс. Би бол ингэж бодож байна. За надад туслах юм байна. За дөрөвдөг нь том ажил зорилгоо биелүүлсний дараа танд юу хамгийн их талархах вэ гинэ. За таны хичээл зүтгэлийг амар магтаж хүлээн зөвшөөрөх үгүй ээ. Таны амжилтыг хүлээн зөвшөөрсөн хүнтэй цагийг хамт өнгөрүүлэх үгүй ээ. Баярын бэлэг тэмдэг болгон жижиг бэлэг жетон хүлээн авах. Жетон гэж юу юм? Үлдсэн ажилд нь туслахыг санал болгох хэн нэгэнтэй байх. За энэ л юм байна дөө баг. Биеэр тэврэх эсвэл баяр хүргэсэн байдлаар хүрэх. За тийм юм байна. За тавд нь болохоор аль хувилбар нь таныг хамгийн их хайрлаж халамжилж байгаагаа мэдрүүлэх вэ гинэ. Таны хамтрагч таныг хичнээн биширч хайрлаж байгаагаа хэлэх үгүй ээ. Таны хамтрагч тантай хамт цагийг өнгөрүүлэхийн тулд бүхэл бүтэн үдшийг зориулж байна гинэ. Оо ямар гоё юм гиснээс. Таны хамтрагч таны бодолтой утга учиртай бэлгээр гайхшруулж байна. Ямар үед ямар бэлэг авах вэ гэдгээс хамаарах тий. Таны хамтрагч таны гэрийн ажил даалгаврыг асуухгүйгээр хариуцдаг. Таны хамтрагч бие махбодын инхрийлэл дотн харилцааг эхлүүлдэг гинэ. За би биеийг сонгож байна. Жилийн ой эсвэл онцгой тохиолдлоор таныг юу хамгийн их эрхэмлдэг вэ? Хайр талархлын чин сэтгэлийн үгсийг илэрхийлэх үгүй. Тасралтгүй чанартай цагийг хамтдаа өнгөрүүлэх, дурсамж бүтээх. Утга учиртай чухал бэлэг хүлээн авах. Таны хамтрагч онцгой гинтийн бэлэг эсвэл дохио зангаа төлөвлөж гүйцэтгэх. Өдрийн турш бие махбодтой харилцаад энэ бол биш. Юу юм бэ? Тийм бэ. За 7 жинхэнэ хайр таны хувьд юу гэсэн үг вэ гинэ? Амар батлах махдаг зэргээр үнэлж хайрлаж байгаагаа мэдрэх үгүй ээ. Үг ер нь амар хүчгүй шүү дээ. Тэгсээ би ингээл үг сонсоол яж байгаа амар дургу. Надад үгнээс илүү үйлдэл амар чухал гэдэг. Сэтгэл хөдлөлийн холбоо бий болгодог чанартай цаг гүн гүнзгий яриа өрнүүлэх. Хайр ба инэрлийн бэлэг тэмдэг болгон эргцүүлэн бодож утга учиртай бэлгийг хүлээн авах. Хин нэгэн танд бодит байдлаар тусалж дэмжихэд бэлэг гэдгийг мэдэх. Бэлэн гэдгийг мэдэх. Энэ бүр амар гоё юм. Хайр ба хүслийг илэрхийлэх надад энэ үгс биш. За тий. За 8-д та хайртай хүнээс ууж талгүйж өршөөлийг хэрхэн хүлээж авахыг илүүд үздэг вэ гинэ. Яа би яг надад гадах юм. Өөрчлөлт хийх амлалт гимшиж байгаа илэрхийлсэн чин сэтгэлийн үгийг сонсох. Биш ээ. Асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийн тулд хамтдаа цагийг өнгөрөөх. Үгүй ээ. Үгүй ээ гэснээс тэд чин сэтгэлийн бэлэг тэмдэг болгон бодсон бэлэг хүлээн авах. Үгүй ээ. Тэд алдаагаа засах эсвэл ямар нэгэн байдлаар туслах арга хэмжээ авах үед та хоёрын хоорондоо бие махбодтой холбоо хэмнэлэл. За би юм бэ. Асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийн тулд хамтдаа цагийг өнгөрөөх. Тэр нь арай илүү оновчтой юм байна. 9-р нь хайр дурлалын харилцаанд юу таныг хамгийн их холбоотой хайрлуулдаг вэ гинэ. Хайрлаж талархснаа байнга амаар илэрхийлэх. Үгүй ээ. Хамтын үйл ажиллагаанд оролцох, хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх. Үгүй ээ. За байж болох ч юм уу. Гинтийн бэлэг хүлээн авах эсвэл бодол санааны бяцхан тохио зангаа. Таны хамтрагч танд адил үүрэг хариуцлагын талаар туслах. Сэтгэл хөдлөх. За би юм бэ.
би нэг зүгээр DB гэж яваад энэ за ACE ерөөс алга. Та бусдад хайраа хэрхэн илэрхийлдэг вэ гинэ. Баталгаажуулах, магтах, урамшуулах үгсээр дамжуулан. Үгүй ээ. Тэдэнд анхаарал хандуулж хамтдаа цагийг чанартай өнгөрүүлэх замаар. Үгүй ээ. Бодлоготой, утга учиртай бэлгүүдээр дамжуулан надад санаа тавьдаг. Үгүй ээ. Бодит байдлаар тусламж үйлчлэгийг санал болгох замаар гинэ. За энэ бас D юм байна. Та хамтрагч хайхдаа ямар зан чанарыг хамгийн их хайдаг вэ гинэ. Энэ ямар гоё асуулт вэ? Илэрхийлэх, анхааралтай, сайхан сэтгэлтэй, бодит байдалтай, мэдрэмжтэй гинэ. Энэ тав гэхдээ яг тавлаа амар чухал юм л та. Гэхдээ би штэ сайхан сэтгэл үү, бодит байдал үү гэж бодож байна. Бодит байдал. Оо. Бодит байдал ер нь бодит хүн чинь аюу амартай харьцах гэж. За миний хариулт нь болохоор DB. За би дээр нь чанартай цаг гаргах, D дээр нь бидэд туслах гэсэн шүү дээ. Гэтэ ингээд би сая харахад одоо миний байгаа байдалтай тэгсэндээ амар сайн таарч байна заяа. Тэгээ гуравт нь болохоор би сая ер нь A дээр бүр ямар ч юу байгаагүй. Нэг ч удаа эргэлзээгүй. E дээр бас эргэлзээгүй. Тэгмэд миний яг юм чухал 3 хайрын хэл болохоор бэлэг хүлээн авах, чанартай цаг гаргах, бидэд туслах юм байна. Хамгийн бага хайрын хэл нь болохоор урмын үг гэж байгаа байхгүй юу? Би энэ дээр угаасаа 100% санал нийлж ин заяа. Би ингэж урмын үгээр хүнийг хайрладаг, тэг хүнд ингэж байнга гоё үг хэлдэг, тийм хүн намайг хайрлахад амар хэцүү гэсэн үг юм байна. Би ойлгочлоо. Би ч гэсэндээ хүнээс гоё үг сонсох дуртай, байнга ингэж үгээрээ хүнийг ингэж хайрлахыг хүсдэг залуутай, би ч гэсэндээ тохирохгүй гэсэн үг юм байна. Мөн үү? Миний ойлгосон зөв үг гэснээс би гэхдээ энэтэй 100% санал нийлж байна. Би одоо танарт өөрөө тухай ярьж өгье. Миний хамгийн их хайрын хэл, миний хамгийн бага хайрын хэлийг жоохон дэлгэрүүлж яриад бичлэгээд босгоо заяа. За хамгийн их хайрын хэл нь болохоор тусламж үзүүлэх. Бид ийм төрлийн хүмүүс өөрсдийнх нь амьдралыг аль болох хөнгөвчлж өгөөсэй гэж хүсдэг хүмүүс байдаг гинэ. За жишээлх юм бол өвдсөн байхад нь халуун шул хийж өгөх, өглөө босоод уух кофег нь бэлдэх, ажлын ачаалттай үед нь туслахад дуртай байдаг гинэ. За өгнөөс илүү үйлдэлийг илүү үздэг. Тэд амьдралаа аль болох тав тухтай байхыг эрмэлзэлдэг гинэ. Йоо, би бүр амар санаа нийлж байна. Угаасаа өгнөөс илүү үйлдэлийг би бүр ингэж амар илүүд үздэг заяа. За жишээлх юм бол хамгийн бага нь угаасаа минийх дээр урмын үгс байсан шүү дээ. Ингээ харьцуулаа бодоод үзэх юм бол би угаасаа яг тэгдэг байхгүй юу. Одоо жишээ нь намайг ингээд өвдсөн байхад нэг хүн ирээд давнаа өвдсөн юм уу? Хурдан идгээрээ, имээсээ уугаарай, хоолоосаа идээрэй гэж нэг тиймэрхүү зүгээр өгнүүдийг хэлээл явчих юм бол би бүр ингээд жоохон гайхагч юу ах уу? Надад нэг тийм ерөөсөө сүртэй сонсогдохгүй заяа. Би тэрнээс ерөөсөө ямар ч хайрыг мэдрэхгүй, бараг ямар илүү хөвтэй юм бэ гэж бодно. Ахаа бүр яг тэгнэ. Тэрний оронд чи өвдсөн юм уу? Би чамд ингээд энэ имийг аваачаад өгье ч юм уу? Энэ имийг мэн шууд уугаарай ч юм ингээд надад шууд өгөх юм бол би ингээд амар хайрыг мэдрэнэ. Бүр яг үнэн заяа. Тэгээ ингээд би бас яг ингэдэг байхгүй юу? Гадаа хүүтэн мэн дулаан уцлаарай. Гадаа бороо орж ийн зондгоо аваарай. Үлсэх юм бол хоолоо идэрээ мэдэрэй ч юм уу тий. Уг нь ингээд бусад хүн сонсох юм бол ингээд амар халамж авч байгаа амар гоё үг штэ. Гэтэ надаа ингээд тэр ерөөсөө энэ намайг өөрөө мэдхгүй гэж бодоод байгаа юм бах та. Угаасаа бороо орж ийн би зондгоо авах нь мэдээж штэ. Гадаа хүүтэн мэн би дулаахан уцаа өмсөх нь мэдээж штэ. Энэ одоо энийг заавал хэлэхтэй юм бах та гэж боддог. Тэгчэнгүүтээ надаа ерөөсөө сүртэй санагддгүй. Бараг ингээд илүү өглөж байгаа юм шиг санагддаг байхгүй юу. Тэг ингээд тэрний оронд тэ мэ энэ зонтог байж шүү мэ энийг авч юм уу гэд надад шууд ингээд өгвөл би амар хайрыг мэдрэнэ. Тийм л юм байна л да. Жохон муухай санагдчихж магадгүй. Гэхдээ яг би тийм л хүн юм байна л да. За тэгээд тусламж үзүүлэх төр болохоор би бас яг дийдэг. Надад ингээд миний хажууд байгаа хүн надад ингээд хамт байгаагаа мэдрүүлдэг. Би ингээд тэр хүний хажууд байхдаа яг ингээд аавынхаа хажууд байгаа юм шигтэй юуд ч ингээд санаа зовхгүй, юуд ч ингэж бодохгүйгээр ингээд тэр хүнд итгээд ингээд байвал би амар жаргалтай байдаг. Тэгэх юм бол ингээд миний амар юм хүүхчиг зам маань яг ингэж гарч ирдэг байхгүй юу. Зүгээр ингээд нэг жоохон хүүхдүүд чинь ингээд тоглож моглол ингээд нэг тийм савцганаал явдсан шүү дээ. Би яг ингээд тэгэж итгэдэг хүнийхээ хажууд байхаараа би яг юм хүүхчиг байдаг. За эсвэл ингээд итгэдэггүй ч юм уу ингээд нэг тийм эндтэй гэж бодсон хүнийхээ хажууд байхаараа би амар ингээд толгой дээр их ажиллаулаад байдаг. Гэтэ би яг
өөрөө бодохдоо яг ингээ хүүхэд шиг байгаад аавнаад би илүү амар хайртай болохоор тиймэрхүү төрлийн хүмүүст жоохон дуртай. Угаасаа би энэ тестэн дээр бүр 100% санал нийлж байна. Тэгээ яг иймэрхүү төрлийн хүмүүс хүнийг хайрлахаараа хоёлаа юу идэх вэ? Хоёлаа хаашаа явах вэ? Хоёлаа яах вэ? Ийх үү гэд нэг тийм надаас нэг тийм хамаарахгүйгээр яг ингээ намайг аваа явуучил надад амар амар надад амар намайг ингээд аваа явуучил надад ингээд амар амар байдаг байхгүй юу? Одоо ингээд чинь би ингээд эрэгтэй хүнтэй болзоонд явахтаа ч юм уу ингээд хол газар мазар ийж явахтаа тэгээ хоёлаа энийг идэн хоёлаа энд ийм юм хийн ингэн тэгнэ гэ явал би амар ядрах баха. Ядрахаас гадна миний бүр дургу өрөх баха. Тийм болохоор яг нэг эрэгтэй хүнийг би нэг тийм юмн дээр жоохон санаачлагтай байгаад ингээд яхаа мэддэг байвал амар ингэж үнэлдэг. Ер нь ингээд хамт байхад гоё байдаг байхгүй юу? Тэрнээс ч яах вэ гэл тэгэнгүүт урдаас хүн харинтай яах вэ гэл тэгвэл надаа жоохон тийм эрэгтэй хүмүүсийг би жоохон үнэлдэггүй гэснээс ямар муухай хэлжээ. Тэгэл ингээд надаа ингээд амар хэцүү багт чинь те миний амьдралд ингээд нэг амар том асуудал ингээд гарсан багт чинь те миний хажууд байгаа эрэгтэй хүн чи минь мундаг шүү. Чи даваа гарчих ах уу? Чи ингээрээ хичээгээрээ гэд зүгээр л хэлэх юм бол би бүр тэр хүн миний хажууд байх юм шаардлагагүй байхгүй юу? Яа, юу ч яриад байгаа. Тэрний оронд зүгээр ингээд надад бүр 100% туслаад миний асуудлыг шийдэж өгөхгүй ч гэсэндээ ингэчүүл зүгээр юм шүү. Ингүүл ер нь яад юм ад ингээд надад санаагаа илдэг ч юм уу те. Яг надад ингээд хамт байгаагаа мэдрүүлдэг тийм хүн байвал угаасаа айгу зүгээр байт юм бэ гэж би бодлоо. Тэр нь хинхэн л юм байдаг баха те. Гоё үг сонсчонгод гинт ингээд юм битэг хүн зэ амар хүч ороод асуудлаа шийдчихдэг юм болов. Яад юм бол та нар ер нь яадаг вэ гэснээс. Тэгээ угаасаа надаа ингээд шүлэг мүлэг зохиож өгөөл амар янз бүрийн урт мессеж бичээл ингээл үг бичээл байвал би амар затлах нь би бүр юу бичсэн юу балаараад байгаа л гэж бодсон заяа. Гэтэ бас ингээд бодсон чинь надад ч гэсэндээ амар өгөнд дуртай үе бас байсан байхгүй юу. Би нэг сүүлд үерхтэй байхдаа чи надад байн гоё үг хэл. Би ингээд юм хүнээс урт мессеж авмаар байна. Чи надад байн хайртай гэж хэлмэлгээд надад ч гэсэндээ нэг хэсэг тийм үе байсан за амар сонин. Би бүр тэр үе өөрийгөө бодохоор угаасаа хинч давна чамаас сална гэж ингээд бодоод байдаг шүү дээ. Ингээд угаасаа би ямар амар төвөгтэй байсан юм бэ ч юм уу гэж бас нэг боддог үе байдаг. Ягаад ч юм эсвэл жоохон байсан болохоор тэгсэн болоо одоо ингээд тэр үе бодгоо давна ямар тэнэг байсан юм бэ? Тэрний одоо юу нь гоё хийсэн бол доо гэж бас боддог юм байдаг. Тийм болохоор хайрын хэл бас жоохон өөрчлөгдөж болд юм болов уу гэж би бас сая гинт саналаа. Тэгээд тэрнээс гадна түрүү нөгөө хайрын хэлэн донд бэлэг өгөх авах гэдэг нэг юм байсан шүү дээ. За тэрийг бас ингэж ямар амар шуналтай хайрлаж дурлалт юм бэ гэж бас бодож болохгүй. За би бас ер нь тэр хариултан дээр нэлээд эргэлзчихсэн шүү дээ. Тэр нь яагаад би гингүүд ингэж бодоход надад амар гоё идэг. Бас хүн болгоо ингэж хүнээс бэлэг авах туртай л шүү дээ мэдээж. Гэхдээ тэр хүн надад зориулаад бэлэг авах гад ингээд эмгтэй тасвар руу ч юм уу ороод те энэ даваанаа зохих болов энэ даваанаа таарах болов даваанаа энэ өнгөнд дуртай илүү даваанаа энийг хэрэглэх болов гэд ингээд ямар нэгэн бэлэг хайгаа явж байгаа нь ингээд амар хөөрхөн санагддаг байхгүй тэр бэлэгний амар сүртэй биш ч гэсэндээ надад энийг зориулж авсан юм бах та гэд тэрийг ингэж авах цагтаа наваа намайг бас ингэж бодсон бах та гэж гаргаж байгаа сэтгэл нь бас амар үнэлмээр байгаа байхгүй юу тийм болохоор тэрийг бас ингэж яах ингэж буруугаар бас битээ ойлгоосэй гэж хүсэж байна. Тэгээ угаасаа миний болохоор бусдыг ингэж хайрлах хэл нь бас ууг нь бэлэг өгөх байхгүй юу. Би яг ингэж хин нэг нь гинтийн бэлэг барих эсвэл ингэж ямар нэгэн баяраар нь бэлэг өгж баярлуулах амар туртай. Эсвэл ингэж надад нэг юм өгчих юм бол буцаагаад заавал ингэж бэлэг өгөх юм амар туртай юм байна. Гэхдээ ийм хүмүүс чинь хүн болгоноос бэлэг аваад ингээл явж идэг гэсэн үг биш байхгүй. Хэрвээ иймэрхүү хүмүүс танаас бэлэг авахыг хүсэхгүй байгаа болвол чамд ингэж өртөө юм шиг санагдах гай тэр харилцааг эсвэл битгий ингэж үргэлжлээсэй гэж хүсэж байгаа байхгүй юу. Яг хүнээс бэлэг авчингууд чинь тэр хүнтэйгээ ингээл муухай харьцчмаар эсвэл ингээ би чамтай харьцмааргүй байна гэдгийг хэлчмээр хахад нэг бэлэг авсан хүн чинь тэрийг ингээ бас хэлж чадахгүй шүү дээ. Тийм болохоор ингээд жоохон стресс авахгүй тул ингээ зарим бэлгнүүдийг ингээ шууд татгалзаж бас болдог байхгүй юу. Надад тэр нөгөө нэг хүрлцэх хайрын хэл амар бага байсан шүү дээ. Энд гэхдээ зөвхөн ингээ хосууд дээр биш ч гэсэндээ би ч гэсэндээ ингээд найзуудынхаа би төсөл ингээл хажууд байгаа хүний бит ингээд шууд хурж мөрж өрсөж чаддгүй байхгүй юу. Тэгээ хүн ч гэсэндээ миний бит ингээд зөвшөөрлөгөө хүрэхэд би бас амар дургу болохоор тэр хайрын хэл над дээр амар бага байсан гэж бодож байна. Яг ингээд жоохон хөвгт мөхөд биш бол ингээд
би ер нь ингээ хүн ноолоод эсвэл хүн намайг ингээ ноолоод миний бие түрээд хахад угаасаа тийм амар жоохон дургу. Тэгээд мэдээж яг хайртай хүмүүс байвал бас ингээ ноолцоо байж ил гоё л ах та. Гэтэ ер нь ихэвчлэн тохиолдолд хүн ингээ надад хүрээд байвал би жоохон дургу байдаг байхгүй юу? Тийм болохоор энэ тестэн дээр би ер нь ингээ 100% санал нийлж юм. Тэгээд энэ тест угаасаа монгол хэл дээр байгаа юм байна. Та нар ч гэсэндээ өөрийнхөө хайрын хэлийг олоод хайртай хамтрагчийнхаа ч гэсэндээ энэ хүн яавал ингэж надаас хайрыг мэдрэх бол гэд ингээд тэрийг нь бас нэг шалгаад үзчихвэл гингүүл юм шиг байна. Ингээл үгээр хайрлуулах дургүй хүнийг үгээр хайрлах гэж чичрээд ах юм бол ямар ч харилцаа ингээд бас бүтэхгүй шүү дээ. Тийм болохоор энэ амар сонирхолтой юм байна. Би бас энийг яагаад одоо л ингэж үзэж байгаа юм бол гэж жоохон харамсаж байна. Тэгээд энэнийг бичлэг дуусгах чинь баяртай. Баярлалаа. Үтсэнд баярлалаа.